барьсан ийм одоо үйл ажиллагаа бол маш их юм. Одоо бид Ардчилсан намын даргын сонгуул болох өдөр ойртох тусам намын дотоод баригдсан зөрчлүүд ил болж эхэллээ. Тухайлбал өчигдөр тус намын дарга инхолд намын даргын сонгуульд нэр дэвшсэн 5 нэр дэвшигчдээс зөвхөн улсын хурлын гишүүдийг сонгох зөв гэж хэвлэлд ярьцлага өгсөн Ардсан намын гишүүдийн бухимдлыг төрүүлээд авчээ. Тодорхойлбол Ардсан намын дөрөвд намын даргын сонгуульд нэр дэвшигчид бүх гишүүдийн олонхын саналыг авах, сурталчилгаа бүр дээр нэр дэвшигчид ижил тэнцүү эрэхтэй байх асуудал туссан ч намын даргын суудлаа хараахан өгөөгүй байгаа инхолд улсын хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчийг дэмжиж олон нийтэд зарласан нь жирийн гишүүдийн бухимдлыг төрүүлсэн байна. Ардчилсан намын дарга инхол даргад яаралтай одоо ёс зүйн үйлдэл гаргасныхаа төлөө яаралтай уучлалт шаардлагыг өнөөдрийн дотор уучлалт шаардлагыг бид тавьж байгаа. За хоёр дахь шаардлага бол гишүүдийг бүртгэж саналаа өгөх боломжоор нь ханга бүртгэлийг хариуцж байгаа намын удирдлага, намын ерөнхий найдын бичгийн дарга, намын аппарат бол энэ шийдвэрийг яаралтай гаргах гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ийм арга хэмжээ аваагүй тохиолдолд бид бол эсэргүүцлийн дараагийн хэлбэрт маргаашнаас эхэлж шилжнэ. Ардсан намын даргын сонгуулийг бүх гишүүдийн дунд явуулж шударга шинжлэгдсэн аргаар зохион байгуулж байгаа гэж гишүүд нь итгэж байгаа ч намын дээр байгаа дарга нар нь хууль бус үйлдэл хийж практикийн зөрчилдөөн үзүүлж хэдийн намын даргад сонгогдох хүнийг урьдчилан зарлаж эхэлсэн нь үнэхээр энэ намыг дотроо шинжлэгдэж чадахгүй байна гэсэн эргэлзээг төрүүлжээ. Ерөөсөө энэ зээнгүй дарга бол их худалчгүй юм. Нэг талаас бас хоёр нүүртэй хүн юм, зарчимгүй хүн юм байна гэдгийг бол өөрөө маш сайн нотолж өглөө. Дээрээс нь энэ ардчилсан намыг сонгуульд ялагдуулсан энэ хамгийн том одоо тоглогчдын нэг бол зээнгүй өөрөө юм аа. Ягаад гэвэл нэг асуудал дээр 2-2 байр суурьээр ханддаг. Өөрөө их том дарангуйлагч юм. Ардсан намын гишүүд намын даргаар ажиллаж байгаа инхолдыг яаралтай өөрчлөлт гуйж гишүүдийн шинчилсэн бүртгэлийг үнэн зөв шударгаар явуулахыг шаардаж байна. Мөн хэн нэгэн нэр дэвшигчийн сурталчилгааг илүү хийх бус ижил тэгш байх ёстой гэж сануулсан юм.